За Солонгост ажиллаж амьдарч байгаа бүх монголчуудаа ардын үсгийн 94 жилийн ойн баярыг өөд нь өргөн дэвшүүлээ. Дээш нь дэвшүүлэн айлтгая. Та бүхний сум иргэн морь хурдан бүх хүчтэй сайхан наадж байна оо. Тэгэд энэ газарт уудам хөвтөнгөрийн Монгол орныхаа төлөө мөнхийн бурхнаас хамгийн сайн бүхний хүссэн уухаар миний бие гарч ирсэн байна. Тэгээд бидний зүрх сэтгэл энэ ард түмэнтэйгээ холбоотой байгаа. Тэгээд бид энэ газарт ирж ажиллаж амьдрах нь бас түүний хүсэл таалал байсан. Тэгээд түүний оршин байгаа нь энэ бүтээгдсэн байгаль дэлхий энэ зүйлсээр дамжуулан мөнхийн бурхан оршин байгааг харуулж Монгол орныг өрөөж үндэстнүүдэд сайн бүхнийг буулгахыг хүсэж байна. Тэрээр өөрийгөө ичтгэхийн тулд Есүс Христ хүүгээ энэ дэлхийд илгээж хүн төрлөختний гмийн төлөө модон загламад совдлон алуулаа 3 хоногийн дотор дахин амьдуулж хүн төрлөختөнд мөнх амийг өгөхөөр гайхамшигтай агуу төлөвлөгөө бэлдсэн юм аа. Тэгвэл энэ төлөвлөгөөний нэгэн хэсэг нь Монгол ард түмэн Монгол үндэстэн байх болно. Тэгээд хамтдаа энэ цагт би Монгол орныхоо ирээдүй сайн бүхнийг санаа нэгтэйгээр хамтдаа Монгол орныхоо төлөө мөнхийн дээд эзнээс залбиран гуйцгаая гэж уриалахыг хүсэж байна. Бидний гуйлтаар дамжуулан Монгол орн хөгжин дэвжиж, өөдлөн жавхаажиж, үүс бүхний нь үлзийхтэй сайн бүхэн дотор хүчтэй байх болно. Тэгээ бидний гуйлтыг дээд тэнгэрээс эзний сонор соргог байж, түүний мэлмий тунгалаг байж, түүний зүрх сэтгэл нь хамт байж, энэ цагт агуу их зүйлсийг хөдөлгөх болтугай. Тэгээд хамтдаа бүгдээрээ уудам энэ Монгол орныхон хөгжүүл хоош ирээдүйн төлөө сайхныг хүссэн энэ цагт санаа нэгтэйгээр хүсэлтэй гуйлтаа түүнд мэдүүлцгаая. Сүр хүч алдар магтаалаар дүүрэн цорын ганц эзэн минь төв дэлхий тэнгис даалаа түүнд оршиг бүхнийг бүтээсэн мөнхийн бурхан минь энэ цагт бид энэ наадам хийж байгаа талбайгаас Монгол орныхон төлөө уудам орныхон сайхны төлөө хамтдаа санаа нэгдэн гуйлтаа хүсэлтэд мэдүүлж байна. Та анхааран сонсож бидний гуйлтан дээр хариултыг буулгаж улс орн нийгмэнд хөл дээр нь тэнхрүүлэх болтугай. Урд тоожж байгаагүй тийм гайхамшигтай сүр хүчийг буулгаж бусад улс үндэстнийг өрөөсөн ард түмэн болгож соёхоорой. Их эзэн минь бидний өвөг дээдс үнэхээр хүчрхэг байсан шиг энэ цаг үе ч гэсэн бид хүчрхэг Монголыг байгуулахыг хүсэж байна. Энэ газарт бид ажил хөдөлмөр хийж өөрсдийнхөө амьдралыг задгуулах гэж ирсэн. Гэвч их эзэн энэ цаг хугацаа дандаа байхгүй. Яг иймээрээ байхгүй. Бид ирээдүйд өшөө илүү агуу тэр цаг хугацааг танаас гуйж байна. Бидний амьдралд гайхамшигтай зүйлс болох болно гэж бид тунхаглаж байна. Тэгэд энэ цагт хуран цугласан монголчууд бид хамтдаа Монгол орныхоо сайхан хөгжил ирээдүй хооч үеийн төлөө бүхий л зүйлс дотор таны таалал байхын төлөө чин зүрхнээсээ гуйж байна. Монгол орны эдийн засаг хөл дээр босгогдож, зон уулан амар амгалан байж, хүн бүрийн зүрх сэтгэл баяр баясгалаар бэлхэж, гэр бүлүүд бие биенээ хайрлсан хайр дотор байх болтугай. Та энэ гуйлтанд таны мэлмий тунгалаг, таны зүрх сэтгэл хамт байх болтугай. Монгол орн таны нэр дээр хөгжин дэвжиж, үндэстнүүдийг өрөөсөн ард түмэн гэж хэлэх болтугай. Монгол орноор дамжуулан хамгийн сайхан зүйлсүүд ялгах болтугай. Мөнхийн бурхан эзэн та Монгол орныг өрөөх болтугай. Монгол орныг ивэх болтугай. Таны хайртай хүү Есүс Христийн нэрээр чин зүрхнээсээ талархан гуйлт үстэй мэдүүлж байна. Аамен. Баярлалаа. За баярлалаа. За ингээд